тийм бордооны дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа захиалга авсан нийт одоо 1400 орчим тариалан иргэн аж ахуй нэгжүүд захиалга хүчээр байна. 9 орчим тонн одоо худалдаж байгаа захиалга одоогийн байдлаар ирчээд байна. За түүнчлэн энэ тооны иргэн аж ахуй нэгжүүд бас үрийн болооны худалдаж байгаа захиалга хүчээр байна. За түүнээс гадна өнгөрсөн жилийн 100 уг зураалтаас хөрлийн өдөр болоод тариалан дэмжих сангаас 111 орчим мянган тонн цэврээр бодох одоо хашаагдсан гэсэн мэдээ эцсийн байдлаар гараад байна. Эдгээр иргэн аж ахуй нэгжүүдэд одоо энэ жилийн урамшууллаас тодорхой хэмжээний урамшууллыг олгохоор шийдвэрлэл явж байна. 50 тонн орчим тонн 50 орчим мянган тонны дэмжлэг үзүүлж ажиллахаар бас тэр ажил олгосон шийдвэрлэл бол сангийн яамны материалаа өргүүлнэ. Ер нь бол тариаланчтай улс илэрч аж ахуй яам нэгэн солиотой ажиллаж байгаа. Өнгөрсөн 7 хоногт одоо тариаланчдын хоёр холбоо байдаг. Төлөөлөлтөд уулзсан. Үүний дундаа захиалан байгаа дарга нэгээнтэйгээ асуудалтай бас тодорхой уулзаж нэгдсэн ойлголтод хүрээд замж байсан аж ахуй яамны асуудлыг шийдвэрлсэн. Өөрөөр хэлбэл хамтарч ажиллая гэдэг очиж уулзъя гэдэг асуудлаа шийдэхэд хөдөө аж ахуй яамны төлөөлөл, тариаланчдын төлөөлөлтөд хөдөө аж ахуй яам, төрийн банкны уулзаа шийдвэрлсэн. Эсвэл яаж явж байгаа гэдэг нь тариаланчдын холбооны төлөөлөлтөд сайн ойлгож байгаа хаа гэж бодож байна. Бордон дээр бордоны нэг тооныхон 600 мянган төгрөг бид нэр авч болох байдаг. Яамнаас бордоо захиалаад авах дээр сая 1.2 сая төгрөг болчиход байгаа юм а. Энэ бол хөөсөрсөн үнэ. Тэгэхээр яалтчгүй гараад ирж байгаа буудааны өнгөс нэг шалтгаан болтгоо гэж хэлээд байна. Дээрээс нь яамны зүгээс би бодлого байхгүй байна гэдэг нь юу вэ гэхээр хідэн гад тариад тарих вэ гэдгээс илүүтэй бид нар хичнээн хэмжээний буудаа хэрэгтэй вэ гэдэг мэдээлэл өгч чадахгүй байна гэдэг дээр бас нэг тайлбарлах хүссэн. Бас нэг зүйл нь юу гэхээр өнгөрсөн жил яамны зүгээс 40% ургаж алдсан гэж хэлж байгаа. Гэхдээ бидний хувьд 80% гэж байгаа. 40% алдсан бол өнгөрсөн жил 600 мянган га талбайд тариа тарьсан. 40% алдсан бол бид 240 мянган тонн улаан буудаа хурааж авсан байх ёстой. Энэ бол манай улсын нэг жилийн хэрэгцээг хангалттай хүрэх боломжтой байтал яагаад гаднаас импортоор буудаа оруулж ирэх квот өгöd байгаа юм бэ? Тэдний хэлсэн ам нь энэ дээр одоо зөрөөд байгаа нь харагдаад байгаа маа гэдэг тайлбарыг хийгээд байна. Энэ тал дээр энэ асуудлыг бас тариаланчдын төлөөлөл, холбоотой төлөөлөлтөд хөдөө аж ахуйн хоёр холбооны төлөөлөлтөд уулздаг ярилцж байгаа. Энэ асуудал бол хэлсэн, энэ үндэслэлөөр тайлбарлаж хэлсэн. За тэр өнгөрсөн жилийн тохиолдол Монголын манай нийт тариаланчид бол бас рекорд амжилт тогтоосон нь одоо хамгийн их хэмжээний талбай тариалт 500 мянган орчим га талбай тариалт хийсэн. Энэ бол амжилт байсан. Өөрөөр хэлбэл энэ хэмжээний техникийн болоод одоо хүний нөөц бусад чадвартай болчихжээ гэдэг бол манай тариаланчид харуулсан. Энэ бол амжилтаа харин одоо давчгүй хүчин зүйл буюу байгалийн эрсдэл хүчний улмаас тодорхой хэмжээгээр цаатах тохиолдол үүссэн. За энэ дээр бол хөдөө юундээ зориулсан нөлөөлж одоо ороо оруулагч хэмээн асуудал өөрөө хүн хөдөө аж ахуйн яамны эрхлэх асуудлыг хамаардгүй байгаль орчны яам дээр байдаг. Гэхдээ хүн хөдөө аж ахуйн байгаль орчны яам болоод цагаан хэмжээний хөрөлтөнд төлөвлөлтөд төвтэй хамтарч ажилласан. Эсрэг дүндээ тодорхой хэмжээгээр одоо улсын бусад аймагуд дээр байгаа, бусад сумтууд дээр байгаа, тариалангийн биш бус нутгууд дээр байгаа сумдаа одоо борооны оруулалт зориулсан нөлөөлдөг сумын авч тариалангийн нөхцөл нэлээд төвтэй бодвол одоо бороо арах асуудал тодорхой шийдвэрлсэн. Гагцхүү зарим бүс нутагт нь одоо тэр тодорхой хэмжээгээр яг үйл нь бороо болдог тэр үйл нь болчих өгөхгүй байна гэсэн асуудлыг байгаль орчны мэргэжлийн хүмүүсд тавьж байсан нэг нь тийм байна. Тэгэхээр тодорхой хэмжээгээр асуудал шийдэгдэж явсан. Аймгийн тухайд бас өнгөрсөн жил зөвхөн аж ахуйнаас санаачлалсан газар дотоод ороо шийдвэрлүүлсэн. Улсын хэмжээгээр бол 1000 гаруй сумын нөөц байгаа. Ямар нэгэн гангийн эрсдэл тохиолдол эдгээр нөлөөлж хангагдсан байж байгаа. За түрүүний тэр бордооны тухай ярьлаа. Энэ бол Япон улсын засгийн газрын төсөл зөвлөмж карбон төслөөр хэрэгжиж байгаа төслөө өнгөрсөн жил тариалан дэмжих сан дээр бас одоо энэ жил эрдийн дэмжлэг өгч явж байхад бол одоо 1250 төгрөгөөр нийлүүлэгдэж байсан.
өнгөрсөн жил доллар асуудал байсан шүү дээ. Энэ анжилын тухайд бол одоо бас судалтай авалт хийгдсэн зах зээлийнхаа үнээр 1100 орчим төгрөгөөр судалтай авалт хийгдсэн байгаа. За үнийн тухайд бол өөрөө буруулсан борлоо, ойрсон борлоо, дан борлоо гэсэн зүйл байдаг. Дан борлоонууд үнэтэй 600 төгрөгийн нах боломжтой. Тэгэхээр энэ жилийн бас яг нийтлэг хөрсний үдшин шинэ нууцсан байгаа энэ хөцтэй холбоотой бид нар уруулсан борлоо яа 15-20 гэгийн зүйлтэй одоо зах зээлийн юм байж байгаа. Хавьцсан орчин бүрэнтэй байсан. Анжилын тухайд бид нар нэлээд олон тодорхой гэсэн орж иж байгаа шийдвэрлсэн. 1100 орчим нээлсэн баг. Энийг бол бид нар яг энэ мэдээлэл нь бидэхгүй болсон засгийн газрын тохиролцсноор бид нар эндээс олж байгаа 60 гаруй хувийн чөлөөлөд өмнө нь багасгаад 400 төгрөгөөр тариалцтай худалдах болсон. Өөрөөр хэлбэл 60% хөнгөлөлт чөлөөлөлтийг тарихнийд одоо энэ холбоотой болж байгаа юм тариалж үзүүлнэ. Тэгэхээр энэ бол ямар нэгэн дамж болохгүй харин дэмжлэг учиртай. Өөрөөр хэлбэл энэ өөрөөр хэдэн онцлог зохицуулалтад төсөлтөд нэгдүгээр төслийн үдшинд оройтсон байгаа инфлюенсер болоод манай хөрснөөс тодорхой орцыг авсан мөртлөө тэр авсан зүйлээ эцс бодсоо манай хийхгүй байгаад байгаа нь илүү энэ одоо энэ ач тусыг бас энэ иргэдэд болоод тариалт хэрэгтэд ойлгох ийм төсөл байгаа. Энэ төслүүд хэрэгжин. За үүнээс гадна одоо энэ модон зохицуулалт хийснээр бид хаагаас авах цаахаа хэмжээг нэмэгдүүлээ. Өөрөөс 30% ийм боловсрол онцгой байж байгаа. Ер нь цаашдаа Монголын дэд тариалангийн 60 орчим 70 орчим төсөл нь одоо шилдэг жилийн одоо дутагдaltaй гэсэн тооцоо 2010 онд гаргаж ийсэн. Энэс 5 жилийн хугацаанд ямар нэгэн шийдвэр хийгээгүй байгаа. За энэ хугацаанд төсний үйлчлэг шийдвэр дөрөвтэй 10 хэмжээ хийгдэх байгаа. За энэ нөхцөл байдлыг эцсийн үндсэндээ хөдөө аж ахуйн нэг удаадаа энэ хөрснийхөө үйл шинээр бас ажиллая. Өөрөө амьдралын их булаг хөрс байдаг. Мал аж ахуйн салбарын хөрс төр, тариалангийн хөрс төр, өөрөө бидний амьдралын хөрс төр хөрс бол ерөөсөө бидний амьдралыг их үүсвэрээ. Тийм учраас хөрсөө хайрлаж хамгаалж үйл шинээр дэвшлүүлэх ёстой. Энэ утгаараа бид нар энэ төслийг хөгжүүлж явуулж байгаа. Иргэдийн аж ахуйн нэгжүүдийн тухайд үнэхээр болсон бодлого хэрэггүй бид нар тэр нэг оцтой нэг бодлого ийм бас хэрэгтэй бол одоо энэ асуудлаа одоо тодорхой асуудлаа өөрөөр энэ бодолтой тодорхойлж байгаа тэгээд явах бүрэн боломжинд нээлттэй байгаа. Тэгэхээр одоо нөгөө 100 тэрбум төгрөгийн асуудал байгаа шүү дээ. 100 тэрбум төгрөгийг хуваарлах. Гэтэл энэ мөнгө нь хөгжлийн банкнд байгаа. Харин салбарын яам нь тодорхой нөгөө 400 бусад асуудлаагаар шийдвэрлэж өгөхгүй байгаа учраас өнөөдрийн хүртэл мөнгө хуваарлагдахгүй байна гэдэг юм бас яриад байна. Тэгээд одоогоор тэдний нийтдээ 200 тэрбум орчим 200 тэрбум орчим төгрөгийг урьж хийгээд өгсөн байгаа. Тэгэхээр тэр урьж хийсэн газруудтай бүгдээрэнд нь хүртээмжтэйгээр өгөөч. Тэгэхгүй зүгээр өөрсдийнхөө өвдмжээр тэднэр тарааж. За энэ өөрөө арилжааны зээл хөгжлийн банкаар орж байгаа зээл ямар нэгэн байдлаар хөдөө аж ахуйн яамаар ч юм уу тариалал дэмжсэн гарч болохоор л арилжааны зээл хөгжлийн банкны өөрийнх нь их усраар бий болсон зээл арилжааны банкаар дамжиж явагддаг. Энэ зээл тэрэн зээл гэдэг нь тийм зүйл байхгүй. Хүн хөдөө аж ахуйн яамнаас нийт өрн шигдсэн нийт тариалж иргэдийнхээ 1500 орчим аж ахуйн нэгжлэг тэгээд ямар нэгэн ялгарлуугаар бүгд нэрийг хөгжлийн банкд хөрвүүлсэн байгаа. Тэн дээр бол одоо тэр нэг нэгсэн зүйл байхгүй. Хөгжлийн банк асуудлаа шийдвэрлэл одоо арилжааны банкудтай бодлогын гэрээ байгуулад эдгээр иргэд аж ахуйн нэгжүүд маань арилжааны банкн дээр зээлээ судлуулад хэн одоо арилжааны банкны шалгуураа авсан зээлээ аваад явах юм л зээл тэрнээс бид нар энэ ямар нэгэн зохицуул байх боломжгүй байна. Монгол улс ер нь жилдээ яг хичнээн одоо тоон гэдэг Улаанбаатарын жилийн хэрэгцээ байдаг. Энэ жилийн хэдий хэрэг. Энэ жилийн тухайд ерөнхийдөө одоо 300 орчим хүний хэрэглээ Гурлийн хувьд бол 22,000 орчим тонн сарын хэрэглээтэй байдаг. За энийг Булаан чиглэлээр 26,000 тонн Булааны хэрэглээтэй байгаа ба өнгөрсөн жилийн тухайд цэврээр тооцоход 110,000 гаруй орчим тонн хүнсний Улаанбаатар ороод манай тариаланчид Гурлийн үйлдвэр болоод тариалал дэмжсэн тушаасан энэ 110,000 тонн орчим нь 3.5 сарын хэрэглэл байгаа. За энэ хэрэглээ бол дууссан. Бид нар өнөөдрийн байдлаар импортын хүнсний Улаанбаатараар дотоодын удаа болоод гурилан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг хангаж явж байна.
хэрвээ бид нар импортын бүтээгдэхүүнээр одоо хүнсний хэрэгцээг хангахгүй бол хүнсний хомсдол үүснэ. Хүнсний хомсдол үүслэр юу болдог вэ? Энэ өөрөө зохиомжтой хөөрөгдөл бий болно. Ийм зүйлийг бол бид хөдөлж байгаа юм хийхдээ зөвхөн төрийн захиргааны байгууллагын нэг асуудал бол ерөөсөө хүн амыг хүнсний хангамж тэр дундаа стратегийн хүнсний доктортой хэрэгцээг хангах зах зээл дээр нөөц байгаа тохиолдолд хүнсний хомсдол үүсэхгүй үн доктортой байна. Өрсөлдөөн бий болсноор үн ханш бас одоо боломжийн хэмжээнд доогуур байх нөхцөл байдлыг бүрдүүлнэ. Тэрнээс биш үдээ аж ахуйн ямар нэгэн байдлаар үүнүүд зарлахгүй бид одоо 90-ад оноос зах зээлийн нэг шилжсэн ямар нэгэн төрөөс одоо үдээ аж ахуйн яамнаас засгийн газраас удаан гурилын үнийг бол тодорхой хэмжээгээр зарлах тогтоох ийм их зүйн боломж байхгүй Монгол улсын нөхцөл байдал байхгүй. Харин тариалан хэлтэмжих санаар дамжуулт бид тодорхой улаан буудаг худалдаж авдаг. За энэ үнийг одоо төрөөс тогтоож гэх юм ингэж болж болохгүй. Энэ жилийн тухайд бол бид нар хүмүүстэй аж ахуйн асуудлыг тариалан зах зээлийн үнийн жишгийг харж бид нар хүнсний улаан буудагаа тариалан төлөвлөсөн худалдаж авсан. Тийм учраас бид нар илүү зах зээлийн жишгийг явна. Ерөнхийдөө урд нь бол энэ тариалангийн холбоот бол үн битгий зарлаач. Эдний бизнес битгий оролцооч. Ялангуяа энэ цаан төлөв гэдэг хүн бол та нарын энэ дэмжлэг туслацаач хэрэггүй. Урамшууллыг бид нар авахгүй ийм зүйлийг удаа дараа ярьж байсан шүү дээ. Энэ өөрөө бүтээгдэхүүн гарсан. За өнгөрсөн жилийн тухайд энэ цаан төлөв гэдэг хүн бол өөрөө алдаагүй. Агаас тодорхой 15 орчим хугацаанд авсан. Ийм л хүн ийм тариалан хүн байж идэг. Тэгээд одоо босод тариаланчийнхаа нэрийг барьж ийм зүйл ярьж байгаа нь бас үнэлэхгүй юм аа. Заахаа бас өдөр аж ахуйн ирж уулзах асуудлаа шийдвэрлэх ярилцаад явж болтгоо. Энэ бас энэ чон борооноос хичээр энэ гангаар далимдуулж ургац тодорхой хэмжээгээр авсан улсууд маань бас өөрсдийнхөө өрийг чиглүүлэх, чөлөөлөх, хойшлуулах бас одоо зээл тусламжид одоо амрагдчих ийм нөхцөл байдал яваад байгаа та бүхэн анзаарна үсттэй. Баярлалаа. Тэгэхээр энэ 150 сая доллараар долларын улаан буудагаар улсаас доллар ийм их өгсөн байна. Энэ квотынхаа хэмжээг одоо 4 сарын 1-нд авч амжаагүй байгаа квотынхаа хэмжээг зогсоож ирж байгаа. Тэгвэл тариал 6 7 8 9 сар бид нар юугаа хийж байгаа юм бэ? Ямар бодлоо идэх юм бэ? Ямар одоо тариагаа идэх юм бэ? Ийм нөхцөл байдал байгаа. Энэ хэмжээс ихсэн зүйл байх боломжгүй. Зөвхөн одоо түрүүний хэлсэн би сарын 22-нд энийг бүрл болон мэдүүлээд тодорхой шийдвэрүүд байдаг. Яг өнөөдөр 50 орчим мянган тонн хүнсний улаан буудай Монгол улсад байна. Энэ нь 2 сар хүрэхгүй хэмжээний нөөц. Өнөөдөр 3 сар орчин гэдэг чинь 4-5 сар хүрэх нөөц. Магадгүй 5-6 сар бас энэ өрөө оруулж ирэх зогсооч бол өрөө стратеги ус болж байгаа. Хүнсний улаан буудай гурил дотор за ингээд мөн хашигсан ийм зүйл байх боломжгүй. Бид нар бас сая нөгөө тал иргэд маань байгаа, хэрэглэгч нар байгаа. Тэгээд бас бодож үйл ажиллагаа явуулж байгаа. За баярлалаа.